Аймар сэтсэн 3 албан хаагчийн тухайд онцгой байдлын албаны дислэгч 38 настай намжилдаш албандаа 16 жил зүтгэхдээ аврагч шүгүрчин галс өнөөгчөөр ажиллажээ. Тэрээр 2009-с 2011 онд хилцсэн аврах отрядад бүлгийн дарга 2011 оны 10 дугаар сараас 90 хаах аврах салбарт бүлгийн даргаар ажиллаж байж харин 28 настай од баяр онцгой байдлын албанд 8 жил ажилласан бөгөөд 2004-өөс 2005 онд зэвсэг түвшний 122 дугаар ангид аврагч 2005 оноос Дорнод аймгийн 90 хаах аврах салбарт аврагчаар ажиллаж байв. Тэрээр Дорнод аймгийн 13 сум, Хинти аймгийн нутагт 120 гаруй цаг ажиллахдаа 14 хүний амнаас аварч олон мянган мал бэлчээрийг аварсан байна. Харин ахлагч 28 настай Батэрдны хувьд 7 жил онцгой байдлын албанд ажилласан. Тэрнээр Дорнод аймгийн Баян уул, Баян дун, Мадад зэрэг 13 сумын нутагт гарсан 34 удаагийн ой харийн төмрөөс 14 хүний амнаас 26 айлын гэр, 18 хашаас аварч олон мянган мал, 4 сая гаруй бэлчээрийг аварсан гавьяатнууд байжээ. За энэ төмрийн яг зүгээр хамгийн хүндрэлтэй хэсэг дээр нь манай аль багш нар мэдээж онцгой байдлын аль багш нар ажиллаж байгаад ингээд ийм өсөлтөө эмгэнэлтэй юм боллоо. За энэ төмөрт одоо ахалж явсан манай намжилдаш гэж тэр дислэгч маань хоёр аврагчийнхаа хамт энэ төмрийн одоо аюулаас болоод амнаас ивсэтсэн. За хоёр аль багч маань бас нилээд хүнд хэмжээний түлэгдэлтэй ийм байл нэлээд хүнд ийм одоо золгүй явдал болсон. За энэ төмрийн хувьд бол одоо салхины ирч маш өндөр байсан. Одоо маш хүчтэй шуурсан. Одоо энэ өнөөдөр Монгол Улсын хавар энэ үйлрэл эхэлчихсэн одоо маш их салхины ирч ихтэй дээр нь салхины чиглэл докторгүй одоо гинт энэ салхины чиглэл өөрчлөгдөд манай аль багш нар руу салхины тэр галын их өндөр дулаан одоо эргэсэн болов гэж ингэж ойлгож байгаа. Тус сумын 5 дугаар сарын 4-нд гарсан ой хэрийн төмрийг Хөлийн цэргийн болон нутгийн ард иргэд онцгой байдлын хилцийн нийлсэн 120 орчим хүн дайшлагдаж ажиллаж байснаас онцгой байдлын хилцийн аврагчид хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байжээ. Золог явдал гарах үед цаг агаар халуун хүчтэй салхитай байсан бөгөөд салхины чиглэл гинт өөрчлөгдөж аврагчдыг нөмөрсөн байна. Гал төмөрөөс амьд үлдсэн 90% төлөгдөлтэй байгаа аврагч баг биш онцгой байдлын салбарт 23 жил ажилласан. Хашир туршлагатай албан хаагч юм. Тэрээр салхины ирж өөрчлөгдөж гал нөмрөх үед хамт ажиллаж байсан дид ахлагч болор сүхийг өөрийн дор хийж газар унан амийг нь аварчээ. Дид ахлагч 24 настай болор сүхийн хувьд 4 мөч нүүр төлөгдсөн байна. Тэрээр онцгой байдлын байгууллагад 4 жил ажилласан байна. Өнөөдрийн байдлаар тус сумд тал хээр хосолсон гал төмөртэй байгаа бөгөөд сум руу 30 км орчим тулж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын хилцийн гал унтраах хилцийн дарга иш жамц гал унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Баян дунд сум төмөр асаар байгаа бөгөөд салхи ихтэй салхины чиглэл ойр ойрхон өөрчлөгдөж байна.